Дараагийн мэдээг танилцуулъя. Зэрлэг амтан ургамлыг хууль бусаар наймаалж байдаг сүлжээдүүдийг таслан зогсоох зорилготой дэлхийн хэмжээг хамарсан томоохон арга хэмжээ болсон байна. За хэдэн сар бэлдсэний үр дүнд 134 орны хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллаж энэхүү арга хэмжээг явуулсан байна. За энэхүү арга хэмжээнд цагдаа, хил хамгаалах, аюулгүй байдлыг хангадаг байгууллага, зэрлэг ан амьтдыг хариуцдаг байгууллагууд оролцсон байна. За тэдний зүгээс гэмт хэргийн нарийн төвөгтөөр сүлжээг илрүүлж үйл ажиллагааг нь таслан зогсоох зорилгоор тагнуулын мэдээлэл хуваалцаж ажиллаж эхэлсэн байна. За Интерпол болон дэлхийн гайлын байгууллагуудаас хамтран зохион байгуулсан Аянга нэртэй үйл ажиллагааны үр дүнд 9-р сарын 15-наас 10-р сарын 15-ны хооронд 4460 удаагийн хураан үйл ажиллагааг явуулсан үр дүнд нь бараг 30,000 орчим амьд амьтныг хураан авсан байна. Мөн хуулиар хамгаалагдсан амтан ургамал хэдэн мянган куб метр хууль бусаар бэлтгэсэн мод, мөн 30 гаруй тонн устж өгөх аюулд орсон байсан зэрлэг амтан ургамлын төрөл зүрийг хурааж авсан байна. За энэ хэрэгтэй холбогдуулан 1100 шижигтнийг бас баривчилж саатуулсан гэж мэдэгдэж байгаа. Мөрдөн байцаалтаас үзэхэд хил давуулан хууль бусаар наймаалах амьтдын тоо дээд хэмжээнд хүрсэн байгаа юм байна. За энэ нь бол экзотик амьтдыг гэрийн тижмэл амьтдаар тижих хандлага эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор их өсөлт гарсан байна. За тухайлах юм бол Катарын эрх баригчид нийгмийн сүлжээний хэрэгслээр дамжуулан устж үгүй болох аюулд орсон пирамидыг 14,000 $аар зарах гэж оролцсон хүнийг баривчилсан байна. За эдгээр зэрлэг амьтдын ихэнх нь худалдаа хийдэг явдал нь уламжилт ангаах ухаан тусгай хоолнд хэрэгэлдэг амьтны үлдэгдэл эд эрхтэн уламжилт бүтээгдэхүүнтэй холбоотой байдаг, мөн бутны мах нэртэй хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой юм байна. За бутны мах гэдэг нь амьтныг махныхын төлөө зэрлэг экзотик амьтныг хөнөөдөг, нядалдаг ийм үйл ажиллагааг хийдэг юм байна. За Бельгийн эрх баригчид пирамидын махыг худалдан авч байсан хүнийг илрүүлсэн. За Кенийн эрх баригчид 400 гаруй килограмм анаашны махыг хураан авсан байна. Танзаны хууль сахиулах байгууллага 10,000 орчим $, үн бүхий тахь гөрөөсний мах арсыг хураан авсан байна. Мөрдөн байцаалтын явцад дэлхийд даяар нийтдээ 5.8 тонн бутны мах гэж нэрлэгдсэн амьтны махыг хураан авсан Африкаас Европ руу одоо мэдгцгүүц олон байдлаар одоо энэ үйл ажиллагааг тээвэрлэж байгаа нь илэрсэн байна. За Аянга ажиллагаа нь мөн далайн одоо хамгаалагдсан амьтдыг наймаалж байсан хууль бус үйл ажиллагааг бас илрүүлсэн юм байна. 7 хоногийн туршид үргэлжилсэн арга хэмжээний үеэр нийтдээ 245,000 гаруй далайн хамгаалагдсан зэрлэг амьтдыг хураан авсан байна. За үүнд Азийн зарим хэсгийн хоолны амттан гэж тооцогддог хурим зэрэг арга хэмжээ нь хувь хүний статус, баян чинэлэг байдлыг илэрхийлэх болгон ашигладаг нийтдээ 4,000 гаруй ширхэг акулын сервэ бол үүнд багтсан байна. Мөн хууль сахиулах байгууллагууд гоёл чимэглийн урлаг, үнд идэл зэрэг тансаг хэрэглээнд ашигладаг зааны соёоны эрэлтийг тасан зогсоосон байна. Францын гайлынхан зах зээлээс 107 ширхэг зааны соёог хураан авсан бол Австрийн гайлынхан зааны соёо худалдаалагчийн гэрт нэршлиг хийж дахин 6 ширхэг соёог хураан авсан байна. Германы гайлын байгууллагуудын зүгээс зааны яс мөлхөгч амьтдын эд эрхтэн шүр, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, амьтны дээд сорьц зэрэг 1000 гаруй хууль бус зэрлэг амтан ойн аж ахуйн эд зүйлийг голчлон шуудангийн төвүүд болон нисэх онгоцны буудлууд дээр олж илрүүлж хурааж авсан байна. Байгаль орчны гэмт хэрэгтнүүд зөвхөн том амьтдыг байгаа болгож байгаа биш, дэлхийд даяар байдаг жижиг бас амьтдыг зарж борлуулдаг юм байна. Тухайлах юм бол 10,500 эрвэхэ Ааз шавж хурааж авсан тэдгээрийн олонх нь хамгаалтанд байдаг төрөл зүйл юм байна. За үүнд Америкийн шуудангийн төвд саатуулагдсан 40 гаруй шавж, Герман, Словак, Их Британаас гаралтай 80 гаруй эрвэхэ багтаж байгаа юм байна. За Интерпол эдгээр амьтад жижиг боловч экологийн хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг мэдэгдэж байгаа. За жижиг амьтнуудыг байгаль орчноос салгаж холдуулах нь хүнсний сүрэлжээг тогтворгүй байдалд оруулах, төрөмгийн төрөл зүйлийг бий болгох, өвчин тарах эрсдлийг нэмэгдүүлэх болохыг судлаачид мэдэгдэж байгаа. За хууль бус амьтдын худалдаа нь энэ онд түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрч албан тушаалтнууд 10 гаруй тонн ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хурааж авсан байна. Цэцэрлэгжүүлэлт болон цуглуулгын зах зээл энэ төрлийн хууль бус эрэлтийг нэмэгдүүлж байгаа гэдгийг эрдэмтэд болон судлаачид анхааруулж байгаамаа.